Улсын их хурлын эмэгтэй гишүүд Бутаны хаант улсын парламентын төлөөлөгч эмэгтэйчүүдийг хүлээн авч уулзлаа. За Бутан улсын парламентын төлөөлөгчд манай улсад болж байгаа эмэгтэйчүүд манлайлал 2019 олон улсын чуулга уулзалтанд оролцохоор ирсэн юм. За талууд шийдвэр гаргах төвшөндөх эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны талаар ярилцаж сонсолцсон юм а. Монгол улсын шашаатны сонгуульд эмэгтэй нэр дэвшигчдэд тулгардаг сорилтуудын талаар болон хоёр орны хувьд ижил төстэй асуудлуудыг уулзалтын үеэр ярилцлаа. Нийгэм эрүүл мэнд боловсрал эмэгтэйчүүд хүүхдийн хүчирхийлэл эсрэг тодорхой ажлуудыг хийж хуулийн төсөл эмэгтэй гишүүд санаачлан ажиллаж байгаа талаараа улсын их хурлын нийгмийн боловсрол шинжилгээ ухааны байнгын хорооны дарга оюун хорол танилцуулсан. Мөн энэ цаг үед хилцэгдэж байгаа Монгол улсын үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаар товч мэдээлэл өгсөн юм. За энэ төсөлд эмэгтэйчүүдийн дуу хоолой санал бодол тусан гэдгийг мөн тодтогсон юм. Бутаны хаант улсын эмэгтэй гишүүдийн хувьд эмэгтэйчүүд манлайлал олон улсын чуулганыг Монгол орон амжилттай зохион байгуулж үр дүнтэй чуулган болсныг онцолсон. За Бутаны парламентын дээд доо танхимын эмэгтэй гишүүд нам харгалзахгүйгээр хамтран ажиллаж эмэгтэйчүүд хоорондоо өрсөлдөх биш хүчээ нэгтгэж ажилладаг тухайга мөн танилцуулсан юм. За Монголын парламентын эмэгтэй гишүүд олон асуудалд анхааран ажиллаж идэвхтэй үйл ажиллагаа явуулдгийг онцлоод цаашид хоёр улсын эмэгтэй гишүүд нэгт хамтран ажиллах талаар санал солилцлоо.